олон жил ярьсан жагсаал цуглаан зохион байгуулагчид учирч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах нөгөө талаар цагдаагийн албаны үйл ажиллагаанд тулгардаг энэ бэрхшээлүүдтэй холбоотой зүйлүүдийг бас давхар шийдвэрлэе гэсэн. Ерөөсө хууль тогтоомжийн тодорхойгүй байдал эргээд цагдаагийн албаа агчдаг шууд мухраар үүрэг өгчдөг. Тэрийг биелүүлэх арга ажиллагаа механизмыг зааж өгөөгөөс шалтгаалаад хүндрэл үүсээд идэг. Тэгээ очиод за энэ бол хууль бус жагсаал цуглаан байна гэдэг. Угаасаа тэр нөгөө бүртгээгүү бол хууль бус юм чинь тэрийг албатанд тараа гэдэг шийдвэр гаргадаг. Энэ процесс нь наривчлан зохицуулагддаг болмоос цагдаа болоод жагсагч иргэдийн хооронд маргаа үүсдэг. Яг жагсаал цуглааныг албатанд тараах шийдвэрийг хэн нэгэн субъект гаргах гэдэг юм. Одоо тухайлах юм бол үнэхээр одоо энэ хуулиар загдсан болон бус төлөөр хамгаалагдж байгаа олон нийтийн аюулгүй байдал иргэдийн даймнаас эрүүл мэнд аюул учруулах хэн нэгэн субъект гаргана. Тэгэхээр өнөөдөр тухайн шатны засаг дарга гэдэг бол яг цэвэр улс төрийн албан тушаалтан болчиход байна. Аль нам ялсан тэр намаас томилогдсон болчиход байна. Тэгээ бидний хамгийн дарга гэдэг албан тушаалтныг яг энэ ажлыг хамгийн сайн мэдэх бөгөөд төрийн захиргааны албан тушаалтны яг энэ улс төрийн албан тушаалтантайгаа хамгийн ойр байгаа бөгөөд төрийн захиргааны шийдвэр гаргах энэ төрийн жинхэнэ албан агчийн учраас энэ шийдвэр гаргахдаа тухайлах юм бол гадаа хэний нам жагсаж байгаас үл шалтгаалаад хэнийг эсэргүүц хэнийг огцор гэж хэлэхээс үл шалтгаалаад өөрөө хариуцлага хүлээдэг төрийн захиргааны жинхэнэ албан агчийн хувьд шийдвэр гаргахдаа төрийн улс төрийн албан тушаалтнаас илүү хариуцлагатай шийдвэр гаргах болов улс төрчг нь аливаа арай бага болов гэж бид нар бодож ярьж төслийн өрөөнд ингэж сонгож оруулсан.